баярын мэндийг дэвшүүлээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Би өнөөдөр Цэдв ахтайгаа, Цэдв гавьяатайгаа, Цэдв даргатайгаа уулзж байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. За, гурлийн Цэдв гэдэг овогт. Уг нь Барамсайн Цэдв, гурлийн Цэдв гэдэг овгоос нь Цэдв даргатайгаа ингээ эхлээ ярилцлагаа хоёлоо хүнсний салбарыг хэрхэн сонгож яв, хаан суралцав. Тэгээ хаанаас ажлынхаа гарааг эхлэгдэг талаар эхлээд ярилцлага эхлэх үү. Би ч одоо уулд нь бол малын эмч хүн байгаа шүү дээ. Өө за. Ягаад үхтэй зэрэг би 7 дугаарыг төгсгөөд аав 10 байхад нас барсан. 52-нд. Намайг 10-нд 1-р ингээд сурч яхад. Тэгээд одоо ээжтэйгээ хоёулаа үлдээл. Уулд нь би политехникумд явъя гэж бодож шин. Тэгсэн намайг 8-д хуваацсан. Хурлцсан. Тэгээд 8-д одоо ээжигээ хайчих явж болохгүй шин. Тэгээ байж шин хүрг ах намайг малгай эмнэлгийн санитарч болгосон. Малгай эмнэлгийн санитарч би 60 он хүртэл хийсэн л дээ. Хэдэн оноос хойш? Хэдэн жил вэ? 58 оны 12 сараас. Одоо 2 жилийн өмнө үтсэн л дээ. Тэнд бол малын эмч болцсон юм байна. Ягаад үхтэй зэрэг малгай эмнэлгийн санитарч болоос бүх юм хийн. Мал засан мухар одлогоо аавна. Тэгэл одоо эргүү аавна тэгээ бүх юм хийн. Тэгээ би ер нь баг эмчээ сурах гэдэг нэг юм зузаан ном байна шүү. Тэрийг би 3-4 уншсан баг. Сургууль явмаар санагдаад. Дорнотын техникумын хуваар бай. Илзэлд авч байгаа. Тэр нь очиж бүртгүүлсэн. Тэгээ би дорнот явсан байхгүй. Өө за. Тэгээ би дорнот очих чинь бол малын эмч болж очсон л дээ. Бүгдийн чадна хийн. Төвөгчүүд одоо нэг тий 18 талсэн баг. Тэгээ би дорнотын одоо ухаанд техникумд сураад тэгээ би гайгүй сурч ирсэн. Тэгсэн Сүхбаатар аймаг Шүлхий гараад. Тэгээ сайн сурч ирсэн учраас намайг тэрлүү явуулахгүй. Тэгээд очисон чинь одоо Эрдэнэ цагаан ч ирсэн энэгээр татсан үг шүү дээ. Ээжигээ санаад байдаг. Улаанбаатар орж ирээ. Тэгээд Сүхбаатарын Эрдэнэ цагаан ч байхгүй, техникум ч байдгүй. Тэгээд ажилгүй болоо. Явжсэн чинь гурлийн хямнаад гэдэг газар байна. Энд нэг ороотыг орсон чинь энд нэг хүүрс байгаа чи тэрэнд ор гинэ. Тэгээ би нэг курст ордог юм байна. Тэгээд одоо гурилчин болчихсон л да. Тэгээд чинь би бол одоо амьдрал мэдчихсэн юм шиг 2 жил малмдгийн сентар хийсэн. Тэгээд тэр сураа тэгээд гурилчин болж байгаа. Тэгээд сэлэнгэд ажиллаад дараа нь одоо Улаанбаатар тэрээл ингээ гурилчин болоод би одоо 50 хэдэн жил боллоо шүү дээ. Та тийм сургууль төгсөн юм уу? Их сургууль төгссөн дээ. Тэнд явж байгаа сүүл нэг сургууль төгсөн. Хотод ирсэн нэг сургууль төгссөн. Юу нэн төгсөн? Эдийн засаг аюулдвэр эдийн засаг шүү би. Оо за. Сэрж утгууг мэдэн шүү дээ. Тий. Сэрж утгуугаа их сайн хүн. Маш сайн хүн. Би сэлэнгэд яваад очисон чинь пөрвий жилгоо авдаг юм байна намайг дарга. Тий. Багзаал дээр. Тий. Хөргөн борхон. Тэгээд одоо мастер хийж явсан. Тэгээ мастер хийсэн л дээ би. 2 жил мастер хийгээд сайн ажиллаж байсан. Тэгээ Цэдэн болгоотой би тэнд анхудаа уулзсан. За. Цэдэн болгооныг очдөг юм байна. Би одоо нэг ээлжинд гарч явахгүй юу? Орой нэг 6-7 болж исэн баг. Намар. Цэдэн болгоо яг намайг одоо үйлдвэр дээр байхад ирсэн л. Тэгээ их сайхан хүн байсан Цэдэн болгоо ингэсэн л дээ. Гэхдээ чи залуу мөн чи сайхан үйлдвэр дээр ирсэн юм байна. Гэхдээ би чамд ганцхан юм хэлье. Тэр Улаанбаатарын гурлийн хэмнээд тэр Элбаатар одоо хав хар болцсон шүү. Чи энэ сайхан байна Сүхбаатарын. Чи энийг битээ хар болгочоор хой. Сайхан тодхон санаж байна. Будаа гатаад уурандаа чи хар болчихгүй юу? Тийм байна. Тортог зөхөд. Тэгж хэлсэн би тэ санаас гардаг юм дээ. Сайхан байна. Тэгээ би мастер хийгээ байжсэн лааж өгдний хүн байшин. Энэ хар хорны гурил үйлдвэр дарга байсан шүү дээ. Тэр ерөнхий технологич. Тэр гот руу шилжээд. Тэгээ би цехийн дарга болоод. Тэгээ ерөнхий технологичийг орлоод. Тэгээ 3 жил болоод. Тэр хооронд Цэндавишгоор суудсан шүү дээ. Цэндавишгоор Улаанбаатар олоод авцсан тийм ээ. Олоод авцсан шүү дээ. Хурст байхдаа зуухгүй. Тэгээ намайг ачаа яваад гисэн ээжигээ баяваад гисэн. Миний ээж. Тэгээ би ганцаараа сэлэнгэд 3 жил болоод одоо ухаанд цехийн даргуугээд одоо ерөнхий технологи хийж байгаа шүү дээ.
Тэгээ тоггүй болчихдөг юм байна. Сэлэнг. Тог байх. Ерөөс 0 болсон. Тэгээд нөгөө турбин ажиллуулна. Турбо болцох төвхгүй гэж одоо нөгөө салхин сэс чи одоо юу штэ. 100 кВт-ийн мотортой 3000 гэргэн. 3 минут 5 минут гэдэг л дээ. Том 4 тийм машин. Тэрийг нэгийг ажиллуулах гээд хүнсний сайд алтан гэрэл хөнгөн үйлдвэрийн сайд дамдын 2 очдөг. Тэгээд нөгөө аймгийн цахилгаан моторуудыг асаагаад станц зогссон. Тэгээд нөгөө станцууд чинь параллелдаад, тогийн параллелдаад. Тэгээд нэг л машин төлөвлөж байгаа. 55 кВт-ийн нэг машин төлөхтэй 3 төлөхөл баг. Бүх станц зурсан. За тэгээ 3 ажиллахгүй юм байна. 3 үйлдвэр ажиллах боломжгүй юм байна. Боломжгүй. За тэгээ зогсъё одоо зогсъё. Тэгээд дамдын сайд хэлсэн л одоо яах вэ хөхтэй зэрэг станцыг л хурдан ажилдаар болох хэрэгтэй. Өндөр хүчлэг, дархны өндөр хүчлэг одоо. Тэгээд 63 он л да. Тэгээд 65 он дархны өндөр хүчлэл ашиглалтанд ороод тэгээд би тэнд одоо цехийн дарга хийгээд хөрвүүлжлгоо шилжээд цэгмэдгөө очоод хар шинаа цэгмэдийг мэднэ. Эштавагийн номонд ороогаа. Хар шинаа өгөөд цагаан сэтгэл цэгмэдээ гэж. Сайхан цагаан сэтгэлтэй юм байна. Одоо минь хэдний хүүхэн бид байсан да таавын төглөө тэрний аав л да. Тэгээ тэнд би одоо ажилласан л да. Яггүй. Тэг чинь үлээрээс 3 жил хийнэ гэж байхгүй шүү дээ. Улаанбуудаг 2 хувагаал хагас нь 3 хагас нь хэвг. Хэвг гэж замгүй тань дээрээс. Та тэгээд нөгөө Сэлэнгээс нааша 3 4 жил ажиллаж Сэлэнгээс энэ Улаанбаатарын гурилан комбинат дээр 5 дахь жилдээ. 5 дахь жилдээ. За тэгээд Улаанбаатарын гурилан комбинат ямар ажиллав? Тэгээд ингэдэг юм байна. Би дээд сургуульд ормоор байдаг. Сэрж хутгаа ингэсэн л дээ намайг. Чи дээд сургуульд орох гэсэн. Зүг шүү дээ. Тэгээ би дээд сургуульд орсон. Тэгээ төгссөн. Комбинатын орлогч дарга 10 жилийн сургууль төгссөн нөхрөл яваад байгаа юм байна шүү дээ, тийм ээ? Техникум одоо би 4-өөс гарсан хүн шүү. Тийм л дээ. Гэхдээ албан ёсны диплом байхгүй шүү дээ. Албан ёсны диплом яаж авах вэ? Хайч дээр шиг. Одоо техникум ах намаа өрөөд байдаг. Би одоо байн болчихдгийг. Тийм шүү дээ. Одоо 4 хүн амьд байна техникумд шүү дээ. Та тэгээд дээд сургуульд ороогоор явах уу? Ороогоор төгссөн л дээ. Ороогоор төгсөөд тэгээ тэр ард түмний их сургууль гэдэг нэг юм байна шин. Зөвлөлтийн соёлын ордны тэр готын намаараатай хамтас. Тэр том сургууль байсан шүү. Тэр сургуулийг би төгссөн. Тэгээ 2 дээд сургууль төгссөн хүн л дээ би үндсэн дээ. Тэгээ байжсэн 72 онд Геннадий Александр Лукич гэдэг орос ирлээ. Комбинатад. Улаанбаатар. Оо сайхан ирээд. Чадал гэдэг агуу. Танка гэж ихтэй. Уул нь их сайн хүн. Жинхэнэ орос хүн байна да. Жинхэнэ орос хүн. Ер нь тун чадалтай. Жинхэнэ гурилчин. Жинхэнэ мэрэгжлийн гурилчин байна. Маш сайн. Ерөөсөө хүн болгоны гурилчин болгосон шүү. Өөрөө их өндөр мэрэгжлийн хүн байна тийм ээ. Мэрэгжлийн хүн. Тэгээ яасан бөхлөөр ерөөсөө 78% гарсан хязээ авсан бөхлөөр 72-оос хойш авсан юм шүү. Тэгээ 78 хүртэл 80 хүртэл гарсан. Чанар сайн. Ер нь Александр Лукич маш сайн хүн байна шүү. Ерөөсөө одоо энэ хөдөөний үйлдвэрүүд бүгд одоо Александр Лукичаас зөвлөгөө авна. Агуур сайн хүн байна шүү. Одоо хүндтэй буцсан да Александр. Сэтгэлээс ажиллаж байсан байна тийм ээ. Би Оросд очиод хинтээ уулзсан л да. Молдавт байж л юм нэр. Молдавын хүнсний яамны зөвлөх гэж байж. Намайг хүлээж авсан. Би очиж уулзсан. Их сайхан хүн л дээ. Тэр хүн их амьд их сайхан залуу байсан. Тэгээ хүнч насурс өөрөөс нас болсон. Тэгээ 79 онд гурилын нэгдлийн орлогтор болоод Эрдэнэ дарга байна. Тэгээ мөнхийн Эрдэнэ гэж агуур сайн хүн биш. Тэгэл байх тэгэл. Ер нь одоо мөнхийн Эрдэнэ шиг хүн бол ерөнхийлөгч минь мөнхийн Эрдэнэ шиг хүн бол ер манад байхгүй шүү. Мундаг хүн шүү. Маш сайн хүн байна. Намч тоогоогүй, бид ч тоогоогүй мөн. Их сайхан дөлгөө, их сайхан толгойд хүн байсан. Маш сайн хүн байна. Тэр үед ч ерөөсө гурил Эрдэнэт хоёр л мөнгөтэй биш шүү дээ. Өөр мөнгөтэй газар байхгүй. Ямар ч мөнгө байхгүй. Эрдэнэт мөнгөтэй, Алтан тарай мөнгөтэй. Гурилын комбинат. Сохор улаан мөнгөний өргөө байсан шүү би. Би үдэрнийг одоо хаач. Тэгээд яг тэгээд ер нь гурилын үйлдвэр сэгсэн юм шүү. Тэгээд ер нь Александр Лукич ер нь гавьяатай сайн хүн байна шүү.
Ер нь тэгэл одоо үйлдвэрүүд маш сайн ажилласан. Ламсрж их юм ийсэн л дээ. Зарим ламсрын бол өөрийн чадaltaй байсан. Сайн хүн шүү ламсар. Инженер хүн тийм ээ. Та тэгээд гурилын комбинатд ажиллаад маш их шинэ зүйлийг хийсэн гэж ярьдаг юм байлээ. Их шинэлэг зүйлийг хийсэн, дэвшилтэй зүйлийг хийсэн. Өөрөөр эдийн засгч хүний хувьд бол нэлээ эдийн засгийн аргаар удирдлах чиглэл нэлээ хандсан уу? Хөө яг хөө бийс чадлаараа ажиллаж шин. Тэр эдийн засгийн аргаар нэг удирдсан ч юм уу ч юм уу ямар ч байсан одоо төлөвлөгөөний комиссийн бодлогыг барьж исэн баг. Тэгэл үү. Тий. Төлөвлөлт нэмтрийг бол гайгүй хийж шин л та. Болж ил байна. Та ч хэдэн онд гавьяат боллоо? Би чинь 96 онд. 96 онд гавьяат. 96 онд. Тэгэх чинь бол ерөөсөө одоо гурилаас бол Чингис шүү дээ. Нэргүйг одоо хөдөлмөрийн баатаар тодорхойлсон. Хинтийн нэргүй. Тий. Та тэрийг мэддэг тийм ээ. Хөдөлмөрийн баатаар болохоор хүн маш сайн ажиллаж байсан. Тэгэл одоо яг нэргүй хөдөлмөрийн баатар юмаа гэж бид ойлгож ирсэн л да. Тэгээ байжсэн намайг 96 оны сонгуулиар Баян хонгор руу хөөсөн л да. Нам. Тэгээд тэнд яваа хүрээд ирсэн чинь дашнаад төлсөн. За өнөөдөр таныг засгийн газар юундаар төв хорооны урдлын жижүүр дээр эргэж эхэлсэн шүү. Тийм бэ? Уу яах гэж байгаа юм би дашид хэлэхгүй юу? Дашиг мэдэн ш тагаа яа. Уу мэдэхгүй. Би тэрийг яаж мэдэх юм бэ? Уу чи зарлж байгаа хүн чи чамд хэлээ шүү дээ. Хэн зарлсан гэсэн. Тэгэхгүй яамныхан тэгж хэлээ. Тэгэхээр нь өөл би тэр шин чацсан шүү дээ. Тэгэхээр би нарийн бичгийн дараагаар утаслаа. Тэгсэн чи өө мэдэхгүй та сайттай ярихгүй юу гинэ. Өөл сайттай ярьсан. Мэдэхгүй чи яваад очихгүй юу гинэ. Яваад очихгүй юу гинэ. Тэгээ яваад гоцоос очсон юм би. Яваад очсон чинь жижүүр тэгэн за үнэмлэхээ гинэ. Үнэмлэхээ үзүүлсэн чинь та цэдүү тий. Өө таныг сураад боо юм болж одоо ортаа гинэ. Дэшээ. Тэг үгүй орсон чи баахан хүн загч. Тэгсэн дээр оёо тэгж байна. Оёо. Өө тэр нөхрөө явуул энэ чи одоо хайчдгийг нөхөр мэн чи. Очир удар. Очир. Жацуучтэй бид. Энэ зогс гэдэг юм байна. Тэгсэн чинь тэмдэг өгдөг юм байна. Нэг зарлиг мэрлэг уншчихсан байна л да. Өө чи одоо энэ хин мэлээ отхон бэлгийн дараа зогсохчлаа чи одоо хайчдаг нөхөр. Өө би дуулахгүй байж байгаа сая л бол яах гэж байгаа юм гэж. Зааж дугуй. Тэгээд тэмдэг зөөсөн л да мэн. Тэгээ би гавьт. Гурилын комбинатыг хувьчлах хүртэл та дарга байсан мөлөө? Хувьчлсны дараа шүү дээ. Хувьчлах үед нь та байсан тийм ээ? Байсан. За өнөөдөр бид их сонирхолтой яриа Цэдв ахтайгаа, Цэдв гавьяатайгаа ярьж байна. Ингээд бид хүнсний аж үйлдвэр үүсч өгжөөд 90 жил боллоо. За зах зээлийн эдийн засаг шилжээд зарим нэг үйлдвэрүүд яг танах үйлдвэрүүд нэг гайгүй таны буйнд ингээд гайгүй шилжиж явсан олон үйлдвэр дампуурсан. Тэгээ ийм хүнд үед бол хүнсчтэй холбоо гэж байгуулагдаа. Аль болохоор төрийн бодлого алдагдж байгаа үед нь засал салбарын ажилладаг. Хүнсчтэй холбоог бол тавс эхнээс нь мэднэ. Манай хүнсчтэй холбооны эхний ажилласан хүнсчтэй холбооны талаар гом би тэр штэ найз шүү дээ. Тэгсэн гом намайг дууддаг юм байна. Техникийн сургуульдаар байрлаж ирсэн. Яваад шин гом тэгж байна. За гөгшөө хүнсчтэй холбоо байгуулна. Чи үүсгэн байгуулагч нэг шүү. Тий. Өө тэгэлгүй яах вэ? Тэг. Тэгээ одоо тэр би тэргүүлэгч нэг. Бид ч одоо гом бид нэр хамтлан явж ирсэн л да. Үүсгэн байгуулагч мөн. Тий. Тэгжил байгуулсан. Тэгэл бид нэр их явсан дөө. Хүнсний холбоо бол хэрэгтэй холбоо байсан шүү. Ер нь маш их юм хийж ирсэн шүү. Маш хүнд үед бол хэцүү юм ийсэн тийм ээ. Маш хэрэгтэй юм хийж ирсэн шүү. Хөгжлийн талаар. За яг ховчлол бол одоо зайлшгүй л дээ. Нэг нь одоо цаг нь болцсон зүйл л дээ. Капиталист нийгэмч одоо энэ бөмбөрцөг дээр одоо болохоо байлаа гэдгээ харуулсан. Социализм энд шалдаа байсан. Зүгээр эргээд харахад бол капитализм ч юм бий, социализм ч юм бий. Тэгтээ би социализмыг бол арай жаахан илүү байсан гэж ойлгодог. Илүү. Алдаатай юм байсан. За ховчлахаас яах вэ? Ялангуяа одоо хүнсний үйлдвэрийг л одоо эхний жилд хөвчлөхөөс арга байхгүй болчихсон байна шүү дээ. Яг хөнгөн үйлдвэртэй юм байсан. Хөнгөн үйлдвэрийг л буруу хөвчлсөн. Ер нь бол хөвчлөл бол аргын хувьд бол буруу байсан шүү. Яг үнэ. Аргын хувьд. Тэ. Өөрөөр хэлбэл энэ хоёр нийгмийн дундаас хөвчлөлийг явуулахдаа бол буруу аргаар хөвчлсөн гэж би боддог.
Өөрөөр хэлбэл унжууга гөгшин капитализмын аргаар социализмыг хөвчилсөн явдал бол би бол одоо арга нь буруу байж таа гэж боддог. Өөрөөр хэлбэл үнд цаас гэдэг чинь одоо капитализмын арга шүү дээ. Өөр арга хэрэгтэй байсан. Хэрэгтэй байсан. Би бол одоо тэгж л боддог. Тэгээ яг гурлын үйлдвэрийг л хөвчилсөн л да. Тэрэнд бол би сандал нэг байсан. Хөвчлөө. Тэгээ одоо жасрага дэлэг витрийг л дуудсан шүү дээ. Дэлэг витрийг л дууд. Одоо засгийн газрын ерөнхий сайд одоо 2 үйлдвэрийн даргаыг дуудна ямар юм байх вэ? Байхгүй шүү дээ. Нөгөөдөл чи ажил мэдэхгүй юм чи та нар дуудлаа. Тэгэхээр яг хүүхдээ зэрэг ингэж л хэлнэ л дээ жасрага. За гурил байхгүй яах вэ? Махгүй болчлоо яах вэ? Одоо хоёрыг л хоёр тал ярих хэрэгтэй яах вэ? Ийм юм яриа шүү дээ. Ийм юм яа. Тэгэл явж л тэгэл одоо тэр хөвчил чинь одоо нэг нүгөө яриа болж өрсөн л да. Тэгээ би хөвчлөхөн зүйтэй гэж бодчихсон. Тэгэхдээ арга нь буруу. Арга нь буруу. Би аргыг буруу аргаар хөвчсөн. Өөрөөр хэлбэл цөөхөн гэдэг хүнийг хөрөнгөтэй болгоод ажилгүй жил бий болгоод тэр одоо тэр кабинетын гашуунд орж исэн 11 мянган хүнийг одоо бүхэлдийн шухуу ажилгүй болгоод алтан тарай одоо чи одоо гिचүүчтэй чи өвс хэдний лутын одоо манай дээрсэн тэжээл хэдний лутын ярьсан та мэдэн тийм ээ. Хоёр цаасаар хөвчилдэг бол ер нь их их буруу арга болсон шүү. Өөр арга байш. Өөр арга байш. Тэр олон аргууд байшин шүү. Цэнгэр ягаан тасвал гэж нэг алдартай хоёр цаас. Тийм. Тэр чин бол өөрөөр хэлбэл гөгшин капитализмын одоо хөвчилдэг арга шүү дээ. Тэр аргаар одоо хөвчлж байж юм уугүй ч юм уу. Би тэрний алдаа бол одоо цөөхөн хүндэл байдаг. Өөрөөр цөөхөн хүн хөрөнгөцсөн, олон хүн ажилгүй болсон юм л болж явж шүү дээ. Одоо ч хөөх юм одоо мармитийн юмнууд бол уйлж шүү дээ уулзглаараа. Тэгээ одоо ажилгүй одоо яах вэ гэж. Тэгээ цугласан сайхан бол одоо ярмаар байна шүү дээ хамгийн гол нь ярмаар байна. Амьдрал биш ярмаар байна шүү дээ. Ярьсан явдал бол хоол боллоо шүү гэж ч одоо тийм. Тэгээ тийм байдаг. Яг л ховчлуул одоо зайлшгүй дээ. Зайлшгүй. Буруу ч юм биш. Тэгэхдээ арга бол яахан тийм байсан баг. Арга бол тийм байсан баг. Зүгээр энэ таны одоо тавьсан асуудалтай холбоогүй юм. Алтан дарыг хөвчлуул ер нь үндсэндээ одоо сони явсан юм байна шүү дээ. Би яагаад одоо гомдол гаргаагүй юм бэ? Одоо жишээ нь сайн жаргал бол гомдол гаргаад юу бол далхны үйлдвэрийг л өөр маягаар хөвчилсөн шүү дээ. Тийм ээ? Өөрөөр хэлбэл ховцааны ихэнх нь одоо сайн жаргал эзэмшдэг эрхтэйгээр ховцоо аваагүй ч эрхтэйгээр хөвчлөгдсөн тийм ээ. Тэр одоо яасан бэхтэй зэрэг хамгийн гол нь муу талигаас болохгүй юу? Юу гэсэн бэхлээр бид бол одоо эзэн сэвэрэ байна. Алтан тариаг бол Чехийн оролцоотой хөвчлөх юм шүү. Чи энэнд татгалзаж болохгүй шүү гэдэг одоо ийм юм дээр зогсож байсан шүү. Тэгтээ бол хүнсний үйлдвэр бол зөв хөвжилсэн, зөв юм хийсэн, их юм хийсэн. Шулхан зөв. Тэгтээ тэр аргууд нь буруу нь одоо ард нь ажилгүйчүүд үлдсэн тэр хэцүү шүү. Тэр бол үнэхээр одоо туйлын одоо харамсмаар юм тийм. Мэргэжлийн бүтгэн бүхэл бүтэн айрам ажилгүй боллоо шүү тийм ээ. Тий. За зэд багтаа улсад их баяртай. Тэгээ би танд одоо төгсгөлд нь хэлэхэд та одоо таны төв их сонио. Амьдрал гэдэг бол өөр их баян юм. Нөгөө Монгол хүний нэг төрөлхийн нэг унган ухаан гэж байгаамаа. Бас нэг Монгол хүмүүс нэг манай нэг буурал хөшчүүл, хөхөө өгчүүл гэж ярьдаг. Түүнтэй адилхан Монгол хүн төрөлхөөсөн зайсан тийм хар ухаан, унган ухаантай цөөх хүний нэг л дээ. Би таныг бол энэ талаар нэг хүндтгэж явдаг. Яг гэвэл үнэхээр нэг өөрийн гэсэн төрсөн тэр авиас, ухаан, ажил сэгшин чанараар ингээд том комбинатын орлогчдаар болсон. Өнөөдөр 90 жилийн ой болж байна. 90 жилийн ойдоо зориулаад хүнсний аж үйлдвэрийн салбар, түүний дотор таны одоо гурлийн цэдв гэдэг хүн өнөөдөр 90 жилийн ой зориулж салбарынхаа ахмад, дунд, залуу үеийнхэнд талархлыг өгөхгүй юу таны. Хүнсний үйлдвэр үүс байгуулагдсан нас хойших 80 жилд 90 жил болсон амжилтаа баттгаж цаашдаа сайн сайхан ажиллаарай. Хүнсний үйлдвэр хөгжиж байгаа. Ингэх одоо хуультай ийм одоо амьдралын хууль байна. Амьдралынхаа хуулиар явж байгаа. Та нарт амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Гэр бүлийнхэнд чинь
энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэж өрөөж байна гэж нэгдүгээр хэлмээр санагдчих. Баярлалаа. За хоёрдугаарт амьдралдаа олсон ажлын амжилтыг баттгаж дутагдлаа засаж яваарай. Бид бас алдсан юм байгаа шүү. Нэг нийгмээс нөгөөд нийгэм шилжинэ гэдэг бол их том хөвшил юм байна. Том хөвшил юм байна. Энд бол бид бүхэлдээ алдсан юм байгаа шүү. Ийм алдаагаа одоо сайхан одоо ойлгож явах нь зөв шүү. Би одоо алдсан хон гэж битгий бодоорой. Одоо амжилт бол байгаа шүү гэж одоо хэлэх байна да. За баярлалаа танд.